танд таалагдах загвар нь аль нь байх бол сайн уу залуусаа, өнөөдөр 26 оны 2 дугаар сарын 28 манай дээр зарагдж байгаа хас кейбордуудыг нэг бүрчлэн шинжийе. Хамгийн хямд бөгөөд алтартаагаас нэхлээ. Энэ бол K98 савлгааны хувьд их сүртэй зураг өргөтэй. Дүүнерт гэж хэлэхэд энэ кейбордыг аваад шууд тоглож болохгүй шүү. Заавал холбогч төхөөрөмж авах шаардлагатай. K98 гэх загвар нь өөрөө технологиор нэлээд хоцрогдсон. Юугаараа гэхээр механик биш, мембран даралттай гэж авдаг. Яг энэ харагдаж байгаачлаа. Ийм кейбордыг задлж үзчихсэн хүмүүс бол маш сайн мэддэг. Энд дээр ийм нэг зөөлөвчтэй, тэгээ схемтэй ийм нэг үргэлжилсэн байдалтай. Механик болчоор тус бүрийн даралттай болоо явчихдаг. Мембран кейбордын давуу тал нь бас даралтын хувьд чимээгүй байдаг. 2000-ад оны үед Pentium сер дээр нэг анх PC тоглож байхад Dell Office-ийн кейборднууд бүгд нэг ийм байдаг байсандаа санаж байгаа тий. Онцлог шин чанараас нь харахад надад таалагддаг зүйл нь яг энэ хонхорхой бугаа хамраагч хэсэг нь айгүй хөвтэйхэн. Тэгээ энэ кейбордыг бол ер нь маш олон хүмүүс харж байсан да. Энийгээрээ гэрэл асдаг. Даралтын хувьд яг стандарт илүүчгүй, дутуучгүй. Одоо даралтын чимээг сонсъё. Номер 2 энэ бол K9 механик кейборд. Механик хэрэг switch буюу access нь ийм тусдаас алдаг болчихж байгаа. За тэгээ хайрцаг дээрээс ерөнхий нэг сүртэй гойд мэдээлэл байхгүй тий. За загварын хувьд нэг иймэрхүү. Ийм хэцэгцтэй харагдах байдал нэг юм. Үсгнүүдийн байрлалын хувьд яг түрүүнийхтэй ижилхэн. Эдгээр зүгээс яг стандарт даралтай кейборд гэж ярьдаг да. За дугарлалтыг нь харъя. Энэхүү K9 загвар нь Blue Switchтэй. Blue Switch гэдэг нь өөрөө хамгийн хямдхан нийтлэг switch гэдэг. Механик кейбордны давуу тал хэрв энэ даралт эвдэрлээ гэж бодоход switch-ийг нь салгаад гинэ солиод шууд хэвийн болох боломжтой. Гэхдээ механик дотроо энэхүү switch нь шууд дээрээсээ сугалдаг загвар гэж байна. Альсгүй хойгуур нь задлж байгаа гагнасаар нь салгадаг загвар гэж байдаг. Энэ арай хямд загварууд нь бол ер нь бол заавал задлж ээж switch-ээ сольдог. Дараагийн загвар бол K50 one hand mechanical keyboard гэж. За өмнөх хэдий бодгоо савлгааны хувьд бол арай царайлаг. Бас нэг англи бичиг үчигтэй. Нэг иймэрхүү. Энэ нөхрийг ашигтай нэг зүйлд нэлээд татагдсан. Тэр юу вэ гэхээр D1-ийг ашиглаж байсан хүмүүст голдуу зориулж авчирсан. Харж байгаа бах тий. Үсгний байрлал пропорцийн хувьд бол ер нь бол D1-тэй тун ижилхэн давуу талч байх уу? F1-ээс F6 гэх даралтыг хажуу тал дээр хийж өгсөн. G1 нь өөрөө F1-тэйгээ давхарддаг. За бусдаас ялгарч байгаа нь яг энэ WSD гэх үсгний энэ баатан даралтыг нь арай хилэгдэл бага байлгах, гялалгахгүй үүднээс энэ арцгаар хийж өгсөн байна. Энд доор B үсэг явж байна, M үсэг явж байна. Яг энгийн кейбордоор харьцуулахад үсгнүүдийн байрлал шал өөр. Тэгээд нэг зүйл нь энэ спейс нь тустай. D1-ийн спейс яг ингэ тустай байдаг тийм ээ. Яг ингээд стандарт тус даралт дээр дараас сурцсан хүмүүс бол эрхийн өрөө нэг хол яваад байдаг. За загварын хувьд бол энэ ерөөсөө нэг илүүчгүй дотроочгүй. Дөрөвний загварыг бодоход жоохон өргөн хавчиг ус өргөн талтай юм байна. Тэгэхээр өргөн нарийн гартай хүмүүс бүгдэнд нь зориулсан. Одоо дугарлалтыг нь сонсъё. Switch нь механик тэгээ Blue шүү. Цэгэр болохоор нөгөө чимээ гардгаараа л гарна. Бүгд л ижилхэн. Тэгээ чимээ тусдаа дургуун өстө хүний хөв өнөөс сонголттой. Ээлжид бүтээгдэхүүн. Энэ бол Genvim брендийн сая энэ онд шинээр гарсан загвар байна.
Нэг иймэрхүү давуу талуудтай юм байна. Ergonomic design гэж юм. Давхар бас дан ганц обжийн дээр эхлэхгүй компьютер дээр залгаад Go дотоод тоглодог хүмүүс custom micro тохиргоогоо даралтуудад харуулчихаар task-ийн keyboard-ыг ашиглаж болдгоо. Энэ нөхрийн загвар өнгөний хослол маш гоё санагдаад байгаа. Ер нь бол альва брэнд өнгө гэж үүдэг штэ. Тэр нь энэ AIMS AX360M бас оранж өнгөтэй. Энэ хоёр ер нь бол ижилхэн цуг гарсан. Энэ хоёрын хоршлол бас гоё шүү. За тэгэхээр хэмжээний үед яг стандарт жоох хавчиг талтай давуу тал нь даралтууд дээр ингээд зургнуудыг нь хийгээд өгсөн. Гэхдээ яг энэний дагуу тохиргоо хийгддэг. Миний хийдэг тохиргоо яаж хийх нь тэр хүний дурын асуудал байдаг. Даралтын үед түрүү хэлсэнчлэн хамгийн ихнийх шиг мембран keyboard тийм болохоор чимээ байхгүй. Одоо энэ харагдаж байгаа тийм. Чимээ байхгүй ч гэж ер нь жоохон чимээгүй даралттай. Надад энэ ар нэхгүй санагдаад байгаа. Зөөлөвчүүд орж ирсэн. Бас нэг оранж өнгөтэй. Чимээг нь хамтдаа үзье. Ээлж загвар миний хамгийн хайртай загвар энэ бол K106. Илүүд юу ч байхгүй. Зүгээр л тийм бор цаасан хэрцэгтэй. Араасаа нэг иймэрхүү. Урдаасаа нэг юм. Айгуу царилэг. Бууга амрагч нэг иймэрхүү. Даралтын үед хэмжээний үед жоохон авчиг талтай. Жижиг гартаа хүнд илүү тохиромжтой. Хэд өргөн том гартаа хүнд бол жоохон үсэг ингээд гар нь умаагаад идэг. Тэгэхээр нөгөө шахталцаад үсгээ дарж чадахгүй. Тийм зүйл анзаарчихсан. Switch-ний үед энэ white буюу чимээгүй даралттай. Тийм үү? Энэ switch өөрөө их үнэтэй байдаг. Энгийн одоо switch дотор хамгийн үнэтэй чимээгүй даралттай байдаг учраас гэхдээ бусад өнгийн гой switch-үүд байдаг л да. Чимээтэй дууралтанд дуртай хүмүүст бол энэ цагаан бол ер нь жоохон тийм. Тэгээд яг нөгөө мэдрэмжийн хувьд нөгөө чимээгүй байгаа дарагдаад байдаг учраас хүмүүс жоохон хатуу даралттай гэж яриад байдаг. Энэхүү switch-үүд маань бүгд өөрөө нөгөө буцах rate mate гээд даралтын хэмжүүр одоо өмнөх magnetic keyboard-н дээр тэрийг тайлбарлаж байсан шиг тэрнээсээ хамаараад даралтын мэдрэмж бас бүгд өөр болж байгаа шүү. За одоо white switch буюу цагаан switchтэй чимээгүй даралтай keyboard-ны дууралтыг сонсъё. Эдгээрийг яг дараа нь бодит харьцуул хийх үднэс бүгднийг нэгнүүл тавьж хагаад бичлэгнийхаа төгсгөлд нэг бүрчлэн даарж үзүүлнэ. Энэ бол үнэхээр гоё шүү. Энэ гэхдээ орж ирэхээ байцаа одоо ганцхан л үлдсэн байна. Энэ бол бас л янз бүрийн Jazzy AK0 Tig 29 гэх загварын magnetic keyboard байна. Механик биш. Магнетикийн талаар дахиад яриад тийм их тэр бичлэгүүдийг маань үзсэн хүмүүс байгаа, үзээгүй хүмүүс байвал гүйлгээд сонирхож байвал гүйлгээд харж болно. За хайрцан дотор switch нарыг чинь энэ бол улаан switchтэй. Энэ чи юу гэдэг нэртэй байлаа, нэрийг мартчихжээ. Ялчгүй арай үнэтэй загвар гэсэн шиг хайрцаг савлгаа дагалдах хэрэгслүүд нь өөр байгааз энэ өөр keycap авдаг. Switch-ээ суулж авдаг. Энэ strap, осор, cable. Буцтай загвар шүү. Бас л ганга идтэй. Тогон залгахчлаа. Энэ харагдах байл нөгөө нэвт харагддаг, transparent гэж яригддаг. Тэ энийгээр LED оруулахтай. За артал бол нэг юмрхүү гар амрагч байхгүй. Үсгнүүдийн хооронд энэ зажиг хавчиг. Гэтэ нэлээ өргөн. Энийг ярил хасалт масалт бол кино штэ 20 хэдэн төрлөөр асуудлаа. Тэгээ өөр дээрээс ингээд гэрэл асалтаа бүгдийг шууд солио явчихдаг. За magnetic keyboard бол даралт маралт бол өстой юу ярих вэ? Одоо чимээгээ сонсгоо хэдүүлээ. Чимээтэй ирнэ
Айгуу гоё дуурал гэдэг энийг л хэлэх баг. Улаан switchтэй байсан. Тэгээд magnetic keyboard давуу тал нь нөгөө switch шууд салгаад авах боломжтой байдаг. Ямар ч доороо гагнаас контакт байдгүй зэрэгээр давуу талтай энэ харагдаж байгаа тийм. Ерөөсөө энэ өөрөөс хоронзоор хойш доошоо схем рүү мэдэрдэг. Энэ хоёр чихэн зүгээр л суур тогтоогч суур гэж. Тэгээд энэ AK029 гэдэг загвар дээр сул тал нь гэж хэлвэл F үсэг даралтууд байхгүй. Ерөөсөө тоонууд яваад дээрэс нь консоль гэдэг даралт байхгүй. ESC-ийн доор байдаг. Тэгэхээр их цомхон тохиргоотой үнд их зүгээр. Манайхан ч нөгөө зарим F1 F2 дээр миний хийж өгснөр recoil баригчаа ихсгэж багасгадаг, ойр зур мик нээж хаадаг тохиргоонуудыг хийждэг. Энэ дээр бол тех боломжгүй. Айгу минимал болж байна гэсэн үг. Энэ загвараас өнгөний сонголт байгаа. Цагаан нас их гоё харагдана. Энэ switch-ийн access-ийн дуурал бас өөр. Надад бол улаанаас илүү цагаан гоё санагдаад байгаа. Тэр хараач тий. Энэ царайлаг байгаа. Цагааных нь гэрэл асал. Лифт байдал нь, транспарант байдал нь бүр илүү гоё харагдаж. Чимээ нэг иймэрхүү. Дараагийн танилцуулах загвар хамгийн хүсэмжит best seller байна. Энэ бол EOS брендийн K700 гэх механик keyboard байна. Харагдах байдал юм. Switch нь цагаан. RS-ээс ингээд арай. Онцлог давуу тал нь keycap-аар шууд switch түрүүний миний хэлээдсэн гагнаас салгахгүйгээр салах боломжтой гэж. За энийг би өөрөө салгаж үзүүлнэ. Тэгээ гар амрагч нь салдаг юм байна. Энэ өөрөө хоёр төрлөдөг. Би одоо K700 буюу wired загварыг задлж байна. K722 гээд wireless загвар нь бас манай дээр зарагддаг. Өөрийнх нь CGS кабель байна. За гар амрагч нь өөрөө соронцтой. Эсвэл нэг иймэрхүү харагдчихна. Гэж наалддаг. Энэ өөрөө биднэрт сонголтыг бий болгож байгаа. Заримдаа хөшөөд дэвгүй санагдаад байвал гар амрагч авч болно. Хос өргөд байвал хийчих болно. Гэтэ ер нь бол гар амрагчтайгаа зүгээр юм. Гар гинэ бугуун амрагч юм одоо. За энэ яг үсэг хоорондын зай пропорц бол маш гоё. Яг л нэг тийм стандарт. Тийм болохоор өгсөмжит гэж явдаг. Энэ хоорондын зай дээшээ өргөөшөө болоо уртаашаа дээшээгээ юм. Үсэг хоорондын зай даралтууд тэгээ дээрээс нөгөө switch нь цагаан болчихж байгаа. Цагаан болохоор яах вэ? Төрөөнөх шиг чимээгүй даралттай. Бас нэг давуу тал нь өөр дээр рек буюу макро хормоор даралтууд 2-3 үсгийн даралтыг нэг үсгэн дээр зоож өгөх боломжтой. Ийм нэгээс ийм дөрөв нь болохоор гэрэл байдаг. Таамтаа залгаж үзье. За энэ бол үндсэн RGB асалт нь байна. M1 дээр, M2 дээр дарахаар өнгөний сонголтууд нь гарч ирдэг. M3 дээр болохоор дарсны дараах ийм энэ асалт айгуу гоё санагдаад байт. M4 үсэг болгон дээр гэрэл нь басна. Гэрлээ унцаж хаад харуулъя. Энэ ч гэсэн бас их. Гэрэл нь дургүй хүмүүст л. Чимээг нь сонсох уу? Энэ бол бас гоё үз. Nice. Энэ хамгийн сүүлийн keyboard Red Dragon K585 wireless загвар. Switch нь black. Dust proof black. За загварын хувьд нэг иймэрхүү. Айгу итгээд түрүүний яриадсан шиг нөгөө D1 хэрглэж манай одоо анхдагч хэд маань бол D1-ийг бол бүгд мэдчихэж байгаа шүү дээ тий. K5 D1. Яг D1 стандарт даралттай. Энэ дээр бол дурдах юм маш их бий. Keyboard дотор хамгийн өргөн одоо олон функцийн сонголттой хувирах чадамжтай загвар гэж ойлгож болно.
Wireless загвар болохоор бидний хэлээд байдаг dongle буюу хүлээн авахч 28.4 Гц хүлээн авахч хүсэнд хөрөмж дээр залгаад шууд утастай мэд холболтыг бий болгож байгаа. Өөртөө дагалдаж ирж байгаа нь нэг 4 ширхэг switch access нь энэ нөгөө сугалдаг зүйл нь key cap гэдэг лөө CGSA cable түрүүний EOS шиг гар амрагч нь бугуун амрагч нь сална. Батарейны хувьд болохоор хэдэн 1080-тай илүү 180-тай илүү. За нэг загварын хувьд бол харагдах байл юм. Манай дээр зарагддаг хамгийн өргөн түрүүний EOS-оос илүү өргөн даралцтай. Тэрнээс гадна D1 гэж хэлээд байгаа шиг стандарт бус загвартай гэхүү. Ягаад гэвэл энд space байхгүй, space нь тустай. Энийг бол ер нь нэлээд том өргөн гартай хүмүүст зөвлөдөг. Бас нэг давуу тал нь F1-ээс F4 гэх үйлдэл нь энэ G дээрээ давхарддаг. Хэрэв та хүсэх юм бол энэ хүү кейбордыг компьютер руугаа залгаад өөрийнх нь программын тусламжтайгаар энэ даралтын үсгийг нь солих боломжтой. Жишээлбэл G2-ыг энэ дээр байхгүй одоо N үсэг ч юм уу N байна. Өөр энэ бүтэн кейбордны хажууд байдаг бүх даралтыг энэ дээр customize буюу тохиргоо хийчих боломжтой. Тэгэхээр хэрэв та event дээр ч юм уу те янз бүрийн нэмэлт скиллүүдийг бүгдийн тусдаа тохиргоо макро тохиргоо ч юм уу хийх юм бол энэхүү кейборд танд туслах нэ. Энэ дээр G1 гэсэн хүртэл даралт нь дарахад маш том хэвтэйхэн байдаг. Гарын байрлал бол яг ингэж орж ирдэг. Одоо гэрлийн хасалтыг харъя. M1 дээр ингэж шууд RGB-гээр асч чинь M2 дээр дөрөвний шиг яг нөгөө EOS шиг харагдаж байгаа биз. Энэ өрөө тогон залгацсан байгаа. Шууд цэнгэлэхээр улаан цэнгийн дүрхээр ногоон болно. M3 дээр ингэж цацардаг. Одоо юу гэдэг асалт хэмдэ. M4 дээр болохоор үсэг болгоно гэсэн. Одоо хамтаа дууралтыг нь сонсъё. Энэ бол хар switch шүү. Switch-ийг би нэрээ харуулаагүй илүү. Ийм хар switchтэй. За миний мэдрэмжээр бол энэ яг цэнхэр шиг тийм амар чанга дууралтай бол биш. Нэг жоохон чимээнд дуртай, даралт нь нэг тийм мэдрэмж нь аюул гоё юм байна. Тийм хүмүүст илүү тохиромжтой санагдаж байна. Тэгээд wireless гэд нэгдүгээр тоцохгүй цэнгэлдэг гэд тийм амархан цэнгэлэн дуусахгүй. Нэг цэнгэлсэн байхад бараг 7 хоног шахуу тасралтгүй ашиглацдаг. Тийм кейборд байна. За одоо бичлэгнийхаа яг оргил хэсэг дээр чинь амар сүртэй. Түрүүний нэг бүрчлэн танилцуулсан кейбордууд одоо яг бодит харьцуулт хийх үүднээс нэг бүрчлэн эхнээс нь дараад үзье. Бас таны сонирхох загвар аль нь байх бол комент хэсэгт сэтгэлээ хуваалцаарай. Хэрэг танд эдгээр кейборднуудын үнийн мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол манай пэйж руу ороод чат хэсэг дээр нь харах боломжтой. Баярлалаа. Баяртай.